Өрн дулаан улиран өнгөрч сэрүүн цагийг угтаж буй намрын шаргал өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Өнөөдрийн видеог дэлхийн 7 гайхамшигын нэг гэгээн хайрын хамгийн том дурсгалыг энэ дэлхийн алдарт бүтээл Таж Махалыг барилга архитектурын талаас нь тайлбарлахаар бэлтгэлээ. Энэ дэлхийн Ямуна мөрний иргэд дээр оршдог уг гайхамшигын нэрний хувьд гэх юм бол Таж гэдэг нь титэм, Махал гэдэг нь ордон буюу нийлээд титэмт ордон гэсэн перс гаралтай нэр байна. Уг бүтээлийг дэлхийн 7 гайхамшигын нэг болоход бүтэг болсон түүхэн ч бас хувь нэр болсон баха. Тэртээ 1631 онд энтхийн түүхэн хот болох Монголын эзэнт гүрний хаан Шах Жаханы хайртай эхнэр Мумтаз Махал нь 14 дэх хүүхдээ 9 минут төрүүлчихэд өөд болоход нь хаан асар их өө гашууд автаж найр наадам тансаглалыг ч умартан эхнэрхээ бошны өмнө гашууд нь суухдаа түүнийхээ дурсгалыг үлдээхийн тулд чад бүхний хин гэдгийг амлаж. Тиймээс Мумтаз Махал нас эсснээс 1 жилийн дараа буюу 1632 онд бүтээн байгуулалтаа эхэлж үүнээс хойш 22 жилийн турш 830 сая долларын хөрөнгөөр баригдсан байна. Энэхүү алсын хараатай төслийг Устад Ахмад Лахорыг их архитектурын зураг төслөөр барих харуулж мэрэгсэн уран баримлж Сир Персийн уран бүтээлчид энтхийн дизайнерууд Балучистанаас чулуу зүсэгч Италийн гар урчууд гэх мэт дэлхийн өнцөг бүрээс чадвараараа цойлж гарсан нийт 20,000 гаруй хүмүүс сэтгэлээ зориулсан бүтээч. Барилгын талбай руу гантик чулуу материалыг зөөвлөхийн тулд 15 км урт шороо налуу босгож үхэр заан зэрэг ант дээр зөөдөг байсан байна. Төлөвлөлтөндөө Мумтазын бунханаас гадна сүм хийд, зах цэцэрлэг гэх мэт газруудад төлөвлөсөн цогц бүтээл байснаар нь барахгүй бүхэлдээ тэгш хэмжээгээрээ онцлог юм байна. Мөн цогцлбарын талбайг тэнцвэр, эв найрамдлыг бий болгохын тулд нэг талыг нь сүнслэг, нөгөө хэсгийг нь эзэн тусыг төлөөлөн хоёр хэсэгт хуваасан байна. Хэдий 1648 онд бунхны барилгын ажил дууссан боловч төслийн бусдын ажил 5 жилийн турш үргэлжилсэн бөгөөд цогцоор нь 1653 онд барьж дуусгасан гэж үздэг. Үүнээс хойш 15 жилийн дараа Шах Жаханы бие муудаж тал төгсөн бөгөөд түүнийг гэргийн Мумтазын дэргэд оршуулсан байдаг. Таж Махалыг барьсны дараа Шах Жахан Ямуна мөрний эрэгт хар гантгаар өөртөө зориулсан дахин босох санаатай байсан боловч хаан ширээ залгамжсан суусан хүн хайр дурлаасаа болж ард иргэдийнхээ мөнгнөөс үрэн таран хийх гэлээгээд аавыгаа хорж байж. Уг нь хос Таж Махалтай болох боломжтой байсан юм байна л дээ. Тэгтээ авах тэгэл өнгөрч бүтэц ба дизайн. Ийм барилгын ажил хийж ойролцоогоор 1.2 га талбайг ухаж шүүрлэлтийг багасгахын тулд шороогоор дүүрүүлж голын эргийн түвшнөөс 50 метрийн өндөрт тэгшиж газрын тавцанг нь шороон зуурмаг болон тоосгоор хийсэн байна. Цогцлбарын ихэнх барилга нь Ямуна голын эрэг дээр 300 м урт 7.8 м өндөртэй тавцан дээр байрлал өгөөд цагаан гантик чулуу, улаан эсэн чулуугаар хийгдсэн байдаг нь цагаан өнгөөр сэтгэл санааны ариун байдлыг улаанаар хааны удмын дайчдыг илэрхийлдэг энтхийн уламжлалаас санаа авсан байна. Бунхны гол онцлог нь 23 м өндөр сонгон хэлбэртэй бөмбөр орой гэдгийг хүн бүр мэдж байгаа хаа. Сайн хараад үзвэл бөмбөр орой болон үүний суур болох 18.4 м диаметртэй 12 м өндөр цилиндрийн хоорондох эрчилсэн олон цагвар байдаг нь чимэглэлийн үргийг гүйцэтгэж байгаа. Харин үүнтэй ажил хэлбэртэй гол бөмбөрийн дөрвөн буланд байрлаж жижиг бөмбөрүүд нь байгууламжийн багнад бэхлэгдсэн бөгөөд барилгад чимэг оруулаад туслаг байна. Ханны буланд байрлах Гулдаста гэх оёл чимэглэлийн багныг анх алтаар хийсэн боловч сүүл 19-р зуунд алтдмал үрлээр сольж. Барилгын дөрвөн талд нь 40 м өндөртэй цамхгууд байрласан ба нэг сонирхолтой нь тэдгэрийг баг зэрэг гадагш нь хазайлгаж барьж. Үүний учир шалтгаан нь хэрвээ газар хөдлөлт мэтийн байгалийн гамшиг тохиолдвол гол бунхан руу унж гэмтээхгүй тулд ингэж барьсан байна. Доод танхим нь 7.3 м талтай 8 өнцөг хэлбэртэй бөгөөд гол хаалга нь урд зүг рүү харсан ба тал бүрээс нь орох боломжтойгоор хийгдсэн. Буушны үндсэн барилгын гаднах гадаргуу болон гол тасалгааны дотор талыг цагаан антгаар өнгөсөн бөгөөд дотор талын гадаргуу болон бус барилгуудыг хамгаалах зорилгоор улаан эсэн чулуугаар доторлоготой хийж. Таж Махал цогцлбор нь гурван талаараа улаан эсэн чулуу ханаар хүрээлэгдсэн бөгөөд цогцлборын ханны гадна талд нь Шах Жаханы бусад эхнэрүүд хааны гэр бүлийн гишүүд зарцнаар зориулсан бусад бунхнууд байдаг. Цогцлборын хамгийн төгсгөлд нь улаан эсэн чулуугаар барьсантай ижил төстэй хоёр барилга байдаг. Нэг нь лалын сум, нөгөө нь эрүүтэн шүүх газрын зориулттай. Ингээд дахин харахад хан бунхан цэцэрлэг гээд бүгдийг тэг шимийг ягштал баримтлан барьсан байна. Мөн бунхны үзэмж төгөлдөр харагддаг нэгэн зүйл бол эргэн тойрондох цэцэрлэг билээ. Цэцэрлэг түрээлэл нь хоёр үндсэн явгууны замаар дөрвөн дөрвөлжин хэсэгт хуваагддаг ба тухайн үеийн ихэнх цэцэрлэгүүд нь тэгш өнцөг хэлбэртэй. За төвд нь буш эсвэл асар байдаг бол Таж Махалд хүрээлэнгийн гол элемент болох буш нь цэцэрлэгийн төгсгөл байрлал нь юусэн юм байна. Цэцэрлэг зориулсан усан хангамжийг Ямуна голоос гаргаж авдаг бөгөөд тэндээс олон тооны хадгалах сав бүхий агуулгын зүүн хан дагуу газар доорх усан сан руу ус зөөвөлдөг байж. Аялал жуулчлал юм. Өдгөө аялал жуулчлалын төв болсон Таж Махалын тасалбар нь 3 өөр үнийн тогтолцоотой байдаг бөгөөд энтхийн иргэд бол арай хямд үйлчдэг гэж байгаа. 2024 оны байдлаар хэд энтхийн иргэдийн хураамж нь 50 фунт стерлинг ба бусад гадаадын жуулчдын хувьд бол 1100 фунт стерлингийн өртөгтэй байна. Таж Махалыг машины утаа бохирлоос хамгаалахын
хамт бол тээврийн хэрэгслийг уг зохицлын ойролцоо оруулахыг хориглох тул жуулчид зориултын зогсоолоос алхаж эсвэл цахилгаан автобусаар явах ёстой. Сонирхлын тус газарт 3 цагаас илүү байсан үзэгчид торгуул ногдуулдаг байна. Хүн амтны хөл хөдөлгөөн тасардаггүй, хэн хүний анхаарлаас гардаггүй, төгс гих үг багдамтаж махална. 1983 онд Энэтхэгийн исламын урлагийн үнэт эрдэнэ дэлхийн өвийн нийтээр биширдэг шилдэг бүтээлүүдийн нэг гэдгээрээ ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдсэн том амжилттай аж. Ингээд та бүхэн Таж Махалын тухай ойлголттой боллоо. Хэрвээ иймэрхүү сонирхолтой барилга бүтээн байгуулалтын талаар видео үзмээр бол комент хэсэгт тэтгэлээвч. Бид бүхэн уншиж байгаа.